Орой мэнд үзэгчдээ Монголын ардчсан замналын алдаа оноо байгалийн баялагын тэгш хуваарлал чинээлийг дундаж давхрыг дэмжих бодлого зэрэг сэдвээр ярилцгаар Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд Норвегийн алтан үеийг Инауд нэвтрүүлгийн тусгай дугаард өргөдөд байна. Сайхан туснаа. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. 30 жилийн өмнө энэ талбай дээрээс Монголын ардчсан хувьсгал ялж Монгол улс ардчилсан хүний эрх хэрэгжлийг дээдлсэн ус болсон. Гэтэл бид нэр энэ туусан замаа эргээд харсан. Баян хоосны ялгаанд гаарсан. За тэгээд хууль бас хүн болгоно тэгш үйлчлэлдэггүй. Улс төрийн намууд нь харьцангуй суул ийм нөхцөл байдал болчиход байна гэж бид хувьдад өгнөд байгаа юм л та. Энийг яг манай Монголын ардчлалын парадокс эсвэл манай Монголын ардчлалын гажуудалж гэж улсууд хэлээд байгаа. Бид юун дээр алдав? Алдаа ярихын өмнө яг одоо үндсэндээ 30 жил юм да. 30 жилийн өмнө 89 оны 12 сараас эхэлж Монгол орныг өөрчлөе, шинжлэе. Энэ хуучин тогтолцоо маань болохгүй байна. Хүний эрх хэрэг чөлөөний асуудал, улс орны хөгжлийн асуудал олон юмар тэр үеийн нийгэм болоод өөрчлөлт шинжилгээний төлөө буцалж ирсэн л да. Тэгээд энэ 12 сард 1 сард хамгийн том мундаг олон хүн оролцсон цуглааны Яагийн Сүхбаатарын талбай дээр 1 сарын 20-ны өдөр болж исэн. Монголын энэ ардчилсан хөдөлгөөнүүд гэдэг чинь хүмүүс шүү дээ. Монголын ардчилсан хөдөлгөөнүүд дээр нь хамгийн гол юм бол 1 сарын 20-ны тэр цуглаан Сүхбаатарын талбай дүүртэл болж байгаа гэдэг чинь Монголын ард түмэн энэ өөрчлөлт шинжилтийг бол маш сайн дэмжсэн. Ингэснээр бол Монголд энэ ардчилсан өөрчлөлт шинжилт рүү явах анхны алхмыг тавигдсан. Энэ ардчилсан өөрчлөлт шинжилтийг эхлүүлж чадсан гол юм бол ардчилсан үндсэн хууль. Үндсэн хууль гэдэг чинь Монголын ард түмэн бол за энэ хуучин энэ дэглэмээр яваад хэрэггүй юм байна. Тэр энэ шинэ байдалтайгаар энэ улс орноо хөгжүүлж өөрсдийн амьдралыг шинээр өөрчилж шинжлэх ёстой байна гэдэг дээр шинэ үндсэн хуулийг батсан. 92 он? 92 оны юм. Тэгээ 92 оны шинэ үндсэн хууль гэдэг бол үнэхээр одоо Монголын нийгмийн амьдрал том өөрчлөлтийг авчирсан юм чухал хууль. Тэгээ миний бодож байгаагаар бол яг өнөөдөр бол энэ ардчил бол бас тодорхой хэмжээгээр гажуудсан. Бидний 90 онд бодож байсан монголчуудын хүссэн мөрөөдж байсан. Бидний байх одоо монголчуудын хүссэн мөрөөдж байсан, тэмүүлж байсан олон юм бас хараахан биелээгүй байгаа. Тэгвэл чамлахаар чангатар бид бол энэ 30 жилд бол энэ ардчилсан хуулиа баталж ардчилсан өөрчлөлт шинжилгээний зүг бол маш их олон юм хийж чадсан. Энэ ардчил гэдэг юм одоо сүүлийн үед бас буруу зөрүү тухай ярих гарч байна. Би бол энэ ардчилсан ололт энэ ардчилсан үнэт зүйлийг бид одоо цаашдаа улам төгөлдржүүлж, улам хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Түүнээс биш ингээд за их сайхан үндсэн хуультай боллоо ингээд амьдрал сайхан болно, улс орн сайхан болно гэдэг ингэсэн чинь бас зарим зүйл дээр гажуудлал гарсныг энэ үндсэн хууль юм уу эсвэл энэ бидний энэ одоо 90 онд одоо хүссэн мөрөөдсөн тэр зүйл буруу байсан гэж тайлбарлаж байна. Одоо энэ тийм хандлага их үе болсон шүү дээ. Гажуудлууд гарах нь гарсан. Гажуудлыг чи хэн хийсэн? Миний харж байгаагаар бол үндсэн хууль хийгээгүй маа энэ гажуудлыг. Хэн хийсэн гэхээр үндсэн хуулийн дээр бүх юм байж хахад энийг дагаж гардаг хуулиуд. За энэ хуулиудыг гаргадаг хүмүүс тэр хүмүүс дотор байгаа тодорхой хувийн эрх ашигыг бусдын эрх ашигаас нийгмийн эрх ашигаас тэр байтугай үндсэн хуулиас илүү тавьсан цөөн тооны хүмүүсийн шунхаа хулгай дээрмийн үйл ажиллагаанаас болж байна. Ардчил бол гажуудсан. За мэдээж энэ ардчлалыг ийм гажуудахад нь үндсэн хуулийн дээр бичсэн байсан зарим нэг дутуу гэдэг юм уу арай бүрэн төгсөж байсан томьёоллууд нэмэр болсныг бол нэмэр болсон. Тэгвэл тэрийгээр нь бол үндсэн хууль муу гэж болохгүй. Одооны өнцгөөс буюу одоо бид нар туусан замаа эргээд харсан чинь бидний нэг хүсэж ирсэн ардчилж яг тэр мөн чанараараа орж иж чадсангүй гэж хараад байгаа юм л та. Бид нар 90 оны сонголт зөв байсныг үйл би зөв байсан гэдэгт бол итгэлтэй байдаг. Ардчил тодорхой хэмжээгээр зах зээл. Тэгвэл энэ хоёр ойлголтыг хоёулангийн жаахан хэтрүүлсэн. Ардчил гэдэг нь хариуцлага хүлээдэг ардчлалын тухай. Тийм ээ? Гэтэл ардчилсан нийгэм гэдэг чинь яг
яг хариуцлага хүлээдэг тогтолцоо хэлж байгаа юм байхгүй. Манайд бол илүү эрхчлөө тал нь илүү тунхаглагдсан. Хариуцлага хүлээдэг нь иргэний тухай яриаг байна л да. Иргэд ч оролцсон. Гэхдээ төрийн одоо төвшөөдийн тухай ярьж байна. Тэгэл тэр тэгчлээ, ингэчлээ тэгэл байж л байдаг. Ингэхээр яаж иргэдэд итгэл үнэлэх вэ? Хоёр дахь нь зах зээлийн тухай ойлголт. Зах зээл гэдгийг өөр ингээд туушруулсан. Миний хэлж байгаа 100 сая хүнтэй улсын зах зээлийн ойлголт руу аваадсан. Дээр нь хувийн өмчгдгийг нөгөө тийшээ бас туушруулсан. Би ер нь өмчтөл болж явал яаж ч болж ирсэн яах вэ? Газрын баялагийг ганцаараа эдсэн ч хамаагүй. Тийм үү? Хийж болохгүй шүү дээ. Эсвэл би энэ салбарт ганцаараа монопол тогтоогоод тэгээ би энэ салбарын бүх ашиг миний ашиг гэж. Тэгэхээр ийм талын юм дээр бид нэр алдаа хийчихэд байна. Шудраг өрсөлдөөнийг бий болгох дэмжих тал дээр бол бид нэр ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгээд нэг компани гараад ирдэг. Тэгээд манайхан хувийн өмчтөр бол бүр туушруулсан. Буруу зөрүү юм хийсэн. Хувийн өмч рүү халдах гэдэг юм гэж. Хувийн өмч рүү халдах гээгүй. Хувийн өмчтөр энэ ус орн дийлэнхий суурилж тулгуурлаж явах хэрэгтэй. Тэгэхдээ шудраг өрсөлдөөн явуулсан. Одоо бензин нийлүүлж байгаа, бензин авч ирдэг тэр салбар шудраг өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Үйлдвэрлэлийн маш олон салбар шудраг өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Бүх үйлдвэрлэлийг чи 2-3 компани авчиж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө хүмүүс юу хийх юм бэ гэдээ асуудаг шүү дээ. Гараанаасаа тэгш боломжоор хангах ёстой гэж та хэлээд байна. Шудраг өрсөлдөөн гэхээр үгүй. Ер нь бол 90 оны гарааны нөхцөл бол бүгд л ижлэх юм байсан шүү дээ. Бүгдээ анхнаас ижил гараанаас л гарсан л да. Тэгээд цаашаага өмч хөрөнгөтэй болох, хувийн өмчтэй болох, тэр мөр нээлттэй тэр бол зүгээр хэвээ явсан. Би тэр ингээд хувийн өмчтэй болоод энэ байшин барилгаа бариад ч юм уу одоо янз бүрийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ерөөс үгүйсэхгүй. Тэр болж байгаа. Байгалийн маялаг. Улаанбаатарын газар. Одоо энэ Улаанбаатарын газар ямар үнэтэй мэдэх вэ? Одоо тэр Дүнжин гарын тэр авийн газар одоо нэг газрыг 1 сая доллар 2.1 хэдэн тэрбум төгрөг. Энд чи хэний өмч юм бэ? Тэр газрыг авсан хүний өмч юм уу? Биш шүү дээ. Одоо тэг таарад байна. Харин тэгэхээр энэ бүр энийг хэн нэгэн хүнд ингээд баах өгсөн газрууд ч юм зүгээр үнгүй өгсөн газрууд бол тэр чигтэр луур байхгүй. Одоо та бол нэг газар аргалж байгаа тэнд автсан байна. Та бол 2 тэрбум гаруй төгрөгтэй. Нөгөө хүн ч мөнгөгүй. Тэр өгтө тэр хүний мөнгө биш байхгүй. Тэр өмч биш байхгүй. Иймэрхүү би нэг буруу зүр олон юм хэллэггүй шүү дээ. Би хоёрхан салбарыг яриад байгаамаа. Энэ хоёроос болоод ингээд энэ Улаанбаатар хотыг энэ олон 10 жил явхад бас төлөвлөлт хийгээвээс болоод ингээд хүндрээд байгаа шүү дээ. Ер нь тэгээд би энэ олон түмний итгэл хүлээж гарч ирсэн хүмүүс жаахан тийм сэтгэл гаргаад ажиллаж байгаа юм. Яг тэр 2 жил ажиллаж хийгээд үзчихэлтэй 4 жил ажиллаж байна. Ингэхэд бид нар дорхноо өөрчлөлт. Зөв явах юм бол бид нар шүү дээ. Ойрын 5-8 жилд бол Монгол бол шал өөрөөс бол. Ер нь манай нийгэмд шудраг ёсыг сэргийн тогтоё гэвэл ямар 3 бодиттой алхмаас эхлэх ёстой гэж та боддог вэ? За Монголын нийгэм шудраг бус байдал бол дэндүү хөнөөрөлсөн. Шудраг ёсыг тогтооно гэхээр олон ажил хийх ёстой байх. Гэхдээ таны хэлж байгаа шиг 3 зүйлийг хийгээвэл нэгдүгээр шүүхээ шудраг болох хэрэгтэй. Иргэд одоо шүүхтэй итгэдэг. Шүүх нь нэг хүнээс, нэг ерөнхийлөгчөөс хараат биш. Тийм болох хэрэгтэй. Одоо энэ бас нэг ярьж хэллээд байгаа шиг үнэхээр үндсэн хуулийн төрт өөрчлөлт оруулах гээд байгаа бол шүүхээ шудраг хэн нэгэн хүнээс хамаарахгүй байхаар тэр өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр алхам. За хоёр дахь алхам бол одоо хингийн юм шүү дээ. Ингээд хэн нэгэн хүн ингээд буруу зөрүү зүйл хулгай дээрэм гэмт хэрэг тийм ээ. Янз бүрийн хийсэн бол буруу юм хийсэн хүн яг шудраг шүүхээр ороод шудраг ял шийтгэлээ хүлээж авна. Ял шийтгэлээ яг хүлээдэг.
Нөгөө талаас нь үнэхээр одоо энэ улс орн, энэ ард түмэн олон нийтийн төлөө зөв зүйтэй сайн үйл, сайн хэрэг бүтээсэн хүмүүс нь бол одоо тэр гарьяа шагнал авдаг. Ийм байх юм бол одоо хүн бүхэн сэтгэл хангалуун байна. Нэрээ эн чинь ийм сайн үйл бүтээсэн учраас энэ зэргийн юм одоо альгүй яах вэ? Гарьяа шагнал. Эн чинь ийм буруу зөрүү Монголын нийгэмд хор усыг тарьсан учраас бас энэ зэргийн ял шийтгэл авалгүй яах вэ? Хамгийн энгийн одоо иргэдийн хамгийн энгийн хэмжүүр энэ байхгүй. Тэгэхээр хоёр дахь зүйл бол энэ хийсэн үйл хэрэгтээ тохирсон ял шийтгэл аавна. Буруу бол ял шийтгэл аавна. Зөв бол гарьяа шагнал. Манай чинь өнөөдөр энэ чинь эсрэг болсон. Одоо муу юм хийсэн хүн нь генерал цол зүгээл явж идэг. Юу олигтой оцоо жом овоох юм хийгээгүй хүн төрийн дээд одон медалаар шагнуулж явдаг тийм ээ. Сүүлдээ бүр зоригтойгоор тэднийг шагнадаг. Шагнал буруу үйл хийснийхэн төлөө бараг шагнадаг. Ийм одоо муу юм ярьж байгаа уучлаарай. Гэхдээ нэгэнт Монголын нийгэмд үүрлсэн асуудал учраас хэлхээс өөр. Хоёр дахь нь бол энэ. За одоо гурав дахь алхам бол энэ Монголын улс төрчид гинүү, төрийн зүтгэлтэн гинүү, ард түмний одоо ихтгэл найдварыг хүлээсэн. За янз бүрийн байдлаар ч зарим нь гараад байгаа шүү дээ. Тэгэхээр гараад ирсэн төрийн түшээд гээд байгаа хүмүүс энэ хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, ерөнхийлөгч өөр юу байна. За энэ хүмүүс бол ёс зүйтэй болох хэрэгтэй. Одоо нэг ийм их сони юм ярьж байгаа шүү дээ. Энэ үндсэн хуулийн зарим нэг алдаа гажиг байна. Энэ алдаа гажиг энэ тогтолцоогоо ингээс маш сайхан болгочвол тэгвэл одоо бүх юм гоё болно. Бас тийм биш ээ. Ер нь мэдээж хэрэг 30 жилийн дотор Монгол улс ингээд энэ ардчилсан чиглэлээр явж байхад тогтолцоо бол муугүй их юм бий болсон. Тэгтээ төгс төгөлдөр болоогүй. Энэ 100 жилд ч төгс төгөлдөр болохгүй. Тогтолцоог бол сайжруулаад. Тэгэд 100 жилд Монголын төр хичнээн олон Монголын одоо төрийн түвшинд гарч ирэх. Тэгэхээр төрийн түвшиндээс маш их хамаар. Ерөнхийлөгч чинь өөрөө тогтцоо чинь мууч байсан. Ерөнхийлөгч чинь өөрөө бас нэг ёс зүгээрээ ингээд засварлаад яваад байх боломжтой. Одоо би бол манайхныг бараг тим юмд л өрөөлмээр байна. Одоо тэгтээ сүлд манайхан бас одоо харж байхад одоо тогтолцоо муу байгаа учраас бас ажиллаж өгөхгүй нэ гэсэн тийм зүйлүүдийг яриад байгаа шүү дээ. Улсын хуулийн гишүүд бол тогтолцооны зарим жижиг сажиг гажиг бол байгааг үгүйсэхгүй. Тэгтээ чи ард түмнээс сонгогдоод гараад ирсэн тийм ээ. Олон итгэлийг авсан ерөнхийлөгч хүн. Шинэ хурлын гишүүн хүн. Тэр тогтолцооны тэр гажгийг заавал өөртөө ашигтайгаар ашиглах хэрэг юу байгаа юм бэ? Энэ бол би хүнд асуудал тавьж байгаа. Энэ бол одоо ерөөсөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Манайд энэ бол уландаа гიშгсэн. Ямар ч үнээр хамаагүй баг алан хядаан болж байгаа мөнгө төгрөг тарааж байгаа хүмүүсийн ахуй амжиргаа амьдрал ахуй нөхцөл байдал одоо маш муу байгаа тийм ээ. Одоо хэд гурван төгрөгийн хэрэгцээ шаардлага. Энэ дээр нь дөөрөлж байгаа л гараад ирдэг. Гарч ирчээд ёс зүйн учраас буруу зөрүү юм хийгээд тэгчээ тэрнийг тогтолцоо ч муу байсан юм чинь би ингэсэн байхгүй. Ингэж болохгүй. Ийм хүмүүсийг дахиж одоо монголчууд төр засаг руу энэ одоо улсын хурал гэдэг юм ерөнхийлөгч рүү гаргамааргүй байгаа юм. Гаргамааргүй. Бусад ус ардчилсан орнуудыг хар энэ ардчилсан нийгэм зөв тогтолцоотой болох гэж бас л уртуудаа хугацааг туулдаг байхгүй. Одоо миний айлгаар энэ улс төр 20-30 жил ингэ явж байхад харж байхад манай үндсэн хуулинд ямар ч өөрчлөлт ороогүй байхад ерөнхийлөгч нь хэн байхаас хамаарал янз янз юмнууд хийгддэг байхгүй тийм. Очроо тоо үед зүг зүгээр жишээлх юм бол нэг жишээ ярьж л зүг зүгээр байж исэн юм байна. Багванд гараад ирэнгүүт ямар ч үндсэн хуулийн үгүйсийг өөрчлөгдөв байхад болох болчихдээ. Тэгэхээр энэ юу? Хүүхнээс хамаарат байгаа. Хүүхнээс хамаарат байгаа. Одоо жишээлх юм бол магадгүй ингээд багвандынхаа үед нь болж исэн юм байж магадгүй л тэгс илбүүдээс гараад ирсэн чинь бүх үйл хяналтын байгууллага гарт авчдаг. Тэгэхээр
Өмнөх ерөнхийлөгчдийн үед ч тийм боломж байсан л байхгүй. А гэтэл хэн энэнийг ямар зорилгоор яаж хэрэгжилж яах вэ гэдэг чинь хувь хүний ёс зүйн асуудал. Тэгээ монголчууд юу гэж ярьдаг гэж загас толгооноос өвтдөг. Шудраг ёс гэдэг юм бол толгооноос эхэлж бий болох ёстой шүү. Түүнээс шудраг ёс тогтооно, уул хяналтаа ингэн тэгээд та нарыг ингэж одоо хуулийн дагуу амьдрдаг болгохгүй. Чи өөрөө хуулийн дагуу амьдрахгүй хүн чинь яаж хүмүүсийг хуулийн дагуу амьдруулах гэдэг юм бэ? Бид нар энэ 90 онд чинь хууль засгалдаг, хууль нь одоо хэн ч гэсэн хуулиа дагаж мөрддөг нийгэмд амьдрнэ гэж ингэж үндсэн хууль мөлөө өөрчилсөн чинь сүүлийн жилүүдэд юу болсон гэж хувь хүн бусдыг дарангуулдаг, хувь хүний үзмжээр, хувь хүний үгэнд нь орвол амьдрдаг. Эсвэл тэр хүний хэлсийг хийвэл болдог, хийхгүй бол шоронд ордог нэг ийм сонин маягийн нийгмийг бол бий болгосон. Энэ бол би тогтолцоо үндсэн хуулийн муу сайн гэхээс илүүтэй тэр хүний бидний одоо итгэл найдвар хүлээлгэсэн, ард олны итгэл найдвар хүлээлгээ гаргаад ирсэн хүний ёс зүйн асуудал номер 1. Одоо ер нь энийг ярихгүй бол тэгээ болохоо байхаар нь хууль руугаа заачдаг. Хууль ч мөр байхгүй. Баян хоосны ялгаа. Манай нийгмийн хамгийн тулгымцсан асуудлуудын нэг гэж би хараад байт юм л да. Чинэлэд думжид давхарг бол за бараг байхгүй боллоо гэж хэлж болно. Тэгэхээр бид нар яаж энэ чинэлийг думжид давхархыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх үү, явуулах уу гэдэг асуудал байгаа юм л да. Энд дээр таны бодол ямар вэ? Тэр манад одоо хамгийн одоо хурц асуудал бол баян хоосны ялгаа маш их болсон. Баялагын нөгөө цөөхөн хөв нь цөөн хүмүүсийн гарт очсон. Тэгээд ихэнх нь одоо ингээл хүчин байх байдгаар гэр хороололдоо тийм ээ. Тэр манай Улаанбаатар хот бол бас юм баян хоосны ялгааны нэг тийм тод илрэл байгаа шүү дээ. Уг нь энэ манай улсын хөвд бол чинэлэг гэж хэлэх нь шин ер нь дундаж давхаргаа бий болгох гэдэг. Дундаж давхар гэдэг чинь бас нэг хоногийн хоолндоо санаа зовх. Хүүхдийнхээ эрүүл мэндийнхээ ойр зүрийн төлбөр үйлчлэгээ төлждөг тийм ээ. Хүүхдийнхээ ойр зүрийн төлбөр мөнгийг төлждөг. За тэгээд нэг жижигхэн одоо яа тийм байдгийг шиг фөрөөс машин тавиалаа гэхэд очих гэсэн газар очдог ч юм уу. Чөлөөтэй явждаг. Нэг ийм зиндааны нэг айл өрхийг л би хөвдөө бол шин дундаж давхар гэж төсөөлж өгөө юм. Орон сууц. Орон сууц нь яг орон сууц нь урт хугацааны зээлтэй байж болно. Тэгэхдээ орон сууцныхын урт хугацааны зээл нь хуучин шинжлэлийн засгийн газрыг гарч ирж байхад жилийн 16% хөөтэй байсан шүү дээ. Тэгэхээр тэр бол 16-аар бол хүн амьдрахгүй л дээ. Тийм их орлого болох боломжгүй учраас тэрийг ядаж 8 болгох. Энэ ерөөс бодлогоор л ямар бодлого явуулах вэ гэхлээр цөөхөн байж жолоох нь ядурж байгааг эсрэг бодлого явуул. Яавал энэ олонх нь боломжийн хэмжээнд хүрэх үү? Миний нэг баян хэлдэг сэдв товчхондоо бол шудраг ёсол тогтоо. Тэгэхэл юм бол хүмүүсийн амьдрал ах уу, амжиргаа нэг хуваарлалт чинь зөв болдог байхгүй. Одоо өнөөдөр ингээл улсын эдийн засаг өслөөл, хөгждөөл, хоёр оронтой тоонд хүрлээл баахан мангар ийм тоонууд ярина бид нэр эдийн засгийн үзүүлэлт ярина. Тэр чинь ерөөсөө энэ л хэмжигдэнэ. Бидний нөгөө ярьдаг тэр айлын босго давж мөнгө орж ийн. Эсвэл тэр айлын босго даваад орсон мөнгө нь тэднэрт том зардал болоод буцаад гарчээд байна уу? Эсвэл өөр бусад юмд нь зарцуулах үлдээд байна. Тэгэхээр энэ дундаж давхаргын бодлогыг бол бид нэр ерөөсөө дөрвтэй ярьж бүгдээрээ хамтарч хэлэлцэж шийдвэр гаргаж чадаа хэрэгжүүлж чадвал уг нь бас их тийм хэцүү ажил бас биш л дээ. Урт хугацааны зорилттой байх хэрэгтэй. Энэ уул уурхайн бизнес Монголын энэ Улаанбаатарын газар зараад мөнгөтэй болоод байгаа хүмүүст би бас хэлж ирсэн. Тэр үед бас харж илсэн, мэдж илсэн, хэлж илсэн. Та нар бүх бизнес руу бас битээ ороо. Одоо дундаж давхаргыг дэмждэг өөр нэг бодлого хэлэх гээд байна. Энэ нь мөнгөтэй нөхдөд бүх төрлийн бизнес рүү битээ дайрч ороод. Тэр дундаж давхаргын хүмүүсийн хийх бизнесийг үлдээ. Манай томхон бизнесийн компани төлөөлөгчтэй уулзах тэр хэлж ирсэн.
Та нар ийм олон салбар ядаж юм хэвлэдэг салбараа дунд давхаргад үлдээж болдгоо юм уу? Дунд зэргийн бизнес хийж байгаа хүмүүс бага зэргийн бизнес хийж үлдээж болдгоо юм уу? Одоо би яг нэг юм хөндөд хэлчих үү. Энэ худалдаа үйлчлэгийн салбарт ч гэсэн жижигүүдээ дундчуудаа дэмжмээр байна шүү дээ. Жидүүгийн мөнгөний том чулуун хусчдаг биш. Жидүүгийнхээ мөнгө тэднэрт өгөхөөс гадна би зүгээр одоо солонгосын шиг хэлчих. Би одоо манайхны муудад яах вэ? Солонгосын жишээ бол том дэлгүүрүүд нь зарим өдөр амарч шүү дээ. Яах гэж байгаа? Амрааж шүү дээ. Төргөд чи юм зохицуулдаг байхгүй. Тэр жижигүүдээс юм авал да нэг өдөр. Дундчуудаас юм авал да. Манад яаж одоо би энэ худалдаа үйлчлэгийн салбарыг харахад бол энэ дээр бол үйлдвэрлэл жижиг сажиг хийж байгаа хүмүүс асар том дарамт хэлж байна. Юмаа борлуулах гэхээр сүлжээ мэлжээ янз бүрийн дэлгүүрээр явуулахаар 20%, 20-оос илүү хувийн нөгөө хүнд өгөх гэж. Тэгэхээр ийм юмн дээр төр анхаарч дэмжлэг үзүүлэхдээ оролцох биш шудраг өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Шудраг өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Одоо энэ шудраг ёсыг тогтооно гэдээ бид нар миний нэг хэлээд байгаа нийгэмд ярьж байгаа. Энэ чинь энэ яг бизнес дээр ороод ирвэл шудраг өрсөлдөөнийг бий болгоо да. Одоо өнөөдөр мэдгүй архины салбар, монопол, бензиний салбар хэдэн компани байгаа нэртэй мөртлөө монопол тангаар ноёрч байгаа байхгүй. Одоо энэ дэлгүүрийн сүлжээ монопол дангаар ноёрч байгаа шүү дээ. Гэхдээ чи ийм байхад яаж хүмүүс дунд жижигүүд хэцээ босохгүй. Тэгээд дээр нь хотын төвөөс чамаа хөөж гаргана. Таныг одоо би бодож байна л да. Одоо шүүмж ирнэ. Одоо эдийн засаг дэх төрийн оролцоо гэж ярьдэн шүү дээ. За эдийн засгийг бол одоо төр бол ерөөсөө оролцоод хэрэггүй гэсэн ийм байр суурьтай одоо эдийн засгч судлаачдаас байгаа юм байна. Тэд нар бол таныг бол яг ийм юм дээр бол шүүмжлэн. Би тэднэрт ингэж хэлдэг. Би ч бас их сургуульд 10 жил багшилсан тэр нэг онл элдвээ юм нэг гадралхтайгаа хүн л дээ. Тэгтээ хэрэг галууг дуурайж хөлөө хөлдөөжээ гэж Монгол ардын гоё зүйрцэг байгаа шүү дээ. Та нар битээ тэр 100 сая хүнтэй 200 сая хүнтэй 50 сая хүнтэй улсын эдийн засгийг битээ дуурайх гэдэг. Бид нар 3 сая хүнтэй сая 500 мянган километр квадрат талбай дээр тархан амьдарч байгаа улс. Тийм биз? Одоо тэр алгын жинэхэн газар дээр 20 сая хүн амьдарч байгаа. Тэнд бол их өөр эдийн засгийн хууль үүсэл. Манай шиг ингэсэн байхад одоо энэ амьдрал мэддэм үү мэдгүй суманд тэгээд туушур хийгээд зарахаар хин авах юм бэ? Үндсэн хуулинд бичсэн. Гадаадын энэ улс орнуудын эдийн засгийн чиг хандлагыг харах мөртлөө өөрийнхөө орны онцлог тохирсон олон төрлийн хэвшлийн хувийн хувьсгалын тийм үү? Хамсрал хийнэ үст. Одоо та тэр баян хоосны ялгааны талаар ярихлаар энэ байгалийн баялагын тэгш хуурилтын талаар ярих шаардлагатай болчиход байгаа юм л да. За ер нь байгалийн баялаг нийтийн өмч, төрийн өмч, за үндсэн үйлдэсгөл одоо арт түмний мэдл байна гэсэн ийм утга одоо томьёонууд явдаг л да. Энийний цаад санаа нь болохоор би бас юу гэж хараад байдг вэ гэхээр энэ байгалийн баялагаа бас иргэддээ нийтэд ингээд тийм тэгш хүртээдэг санаа юм уу да гэсэн агуулгацсан санаа гэж ойлгоод байгаа юм л да. Тэгэхээр энэ байгалийн баялагаас олсон орлогоо яаж нийт иргэддээ тэгш хүртээдэг болох вэ? Энийг яаж бодит ажил болгож хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирдэг юм л да. Тэгэхээр миний бодсоор бол нэгдүгээрт бол цөөхөн хүмүүс лицензийг 10, 20, 30, 40 хэдэн зуугаар нь авдаг. Энийг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт лиценз авсан ч гэсэн тэр бол тэрийг өмчилж байгаа агуулга байхгүй, эзэмшиж байгаа агуулга байхгүй, тийм ээ? Ашиглаж байгаа агуулгатай болох хэрэгтэй. Байгалийн баялагийг тэр ашиглаж байгаа. Эндээс тодорхой хэмжээний ашиг ер нь өмч нь бол ард түмнийхээ байх хэрэгтэй. Гуравдугаарт эндээс орж ирсэн орлогыг дундаж давхаргыг бий болгох хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх. Энэ хүмүүсийг боломжийн хэмжээнд амьдрах тэр дэд үтсийг бий болгоход зарцуулах хэрэгтэй. Одоо жишээлх юм бол манай засгийн газрын 21 аймгийн ингээ хар замаар бол би ингээд ингэж шүү дээ. Энд чинь одоо зүгээр цээжээрээ юм уу эсвэл хэдэн хүн сууж байгаад ингэсэн биш. Улс орнуудын хөгжсөн туршлага. Манай улсад бол улсын онцлог гэж юу вэ гэхээр нэгдүгээр цөөхөн хүнтэй. Зах зээл гэж үзэхэд бол их
хэцүү. 3 сая хүний зах зээл гэдэг чинь одоо маш их бага зах зээл. Хоёрдугаарт өргөн удам нутагтай. Тэгэхээр бодлогоч нь бол тэр хүн одоо ингэж Улаанбаатарт айл өрхөд одоо хөдөө амьдрахад боломжгүй бол Улаанбаатар руу чихэлдэж орж ирнэ. Энд нэг хашаа хатгаж уухаас өөр аргагүй байтал ороод байгаа. Энийг зогсоох хэрэгтэй. Яаж? Тэгэхээр эн чинь улс гэдэг чинь Улаанбаатар биш байхгүй. Улс гэдэг чинь улс байхгүй. Бүх 21 аймаг нь оролцсон. Тэгэхээр бодлогоч нь бол 21 аймагийнхаа төвд эхний ээлж. Нагдгүй дараа сумууд дээр тэнд байгаа хүмүүс боломжийн хотод байгаа боломжийн одоо байр савнд амьдарч байгаа халуун хөтөн ус элдвэрнээс дутгааргүй тийм нөхцөлтэйгээр тэнд амьдрах боломжийг бүрдүүлэх гэсэн. 21 аймгийн төвийг одоо Улаанбаатар хоттой замар холбоо нэгтгэл энийг хийж байгаа. Тэгэхээр яадаг гэхэлэр пүрүс машинтай хүн хөвсгөл төрч болно. Пүрүс машинтай хүн баян үлгэр хүрч болно. Машины ялгаа болж байна. Харин ч гэж баг зардлаар очих гэсэн газар очив. За зүгээр үе машин авалч. Тээвэр хий. Эндээс баян үлгэр орох. Тээврийн зардал хямдар. Хөвсгөл орох. Тээврийн зардал хямдар. Инхлээр энэ улс орныхаа дид бүтцийг хөгжүүлнэ гэдэг бол зүгээр л хэн нэгэн хүн дуртай зам барих гэдэг юм биш. Цаад агуулгаараа Монгол улсын цаашдын хөгжлийг асар том суурь болж байгаа. Одоо харин энэ жил би яваад харж байхад өөр ханга баян хонгоргоовалтай гэдээ явж байгаа зам болов нэг 100 гаруй км л үлдсэн байл. Энэ их сайн. Энийг одоо энэ жил эрх жил гүйцээчих байх. Хойгоор явж байгаа, тосонгоор явж байгаа, сонгоноор явж байгаа зам бол бас нэг 100 гаруй км. Гэхдээ ингээл ирвэхээр ямар ч засаг нь гарч ирсэн. Тэр эхлүүлсэн бодлогыг хэн эхлүүлсэн гэдэг нь чухал биш. А энэ бол хүмүүст хэрэгтэй зүйл юм. Улс оронд хэрэгтэй юу? Хөгжилд хэрэгтэй юу? Айл өрхийн ахуй амжиргаанд хэрэгтэй юу? Машины элэгдэл хоригдлолд нэмэртэй юу? Цаана Монгол үздэг хүмүүс аа. Ийм бодлогоороо үргэлжлүүлээд нэгнийхээ хийснийг үүсэхгүй үргэлжлүүлээд байвал бид нар богинохон хугацаанд хөгжил болсон юм. Ганцхан буруу юм чинь хуваарлалт нь шог байна гэж манайхан ярьдаг шүү дээ. Хуваарлалт нь шог. Цөөнхөт нь их мөнгө очдог, олонхот нь бага мөнгө очдог. Энэ хуваарлалтын шог байдлыг бид нэр бодлогын хувьд өөрчилж зохицуулах ёстой. Одоо манай улс нэг одоо л нэг сайхан болж юм да. Одоо ингэж яваад нэг 5 жил болчих юм бол бид нар бас эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэж гинэ гэсэн итгэл иргэдэд ерөөс огт төрж өгөхгүй байгаа юм л да. Яг уу. Тэр итгэлийг бий болгох хэрэгтэй. Тэр итгэл хязээ бий болдог гэхээр миний түрүү чи хэлдэг. Загасны толгойг л харах хэрэгтэй. Тийм ээ? Тэгэхээр тэнд бол загас толгоноос өтдөг учраас өтдггүй л тийм л нөхдөд байх мээр. Тэгвэл хүмүүс итгэлтэй болно. За өнөөдөр жижиг сажиг асуудал байна. Яг өнөөрөө манайх ингээд оройн хоолн дээр яг нэг амиа зонгоочлаа. А тэгтээ бас яг шудрагаас тогтчих шүү. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр би хичээсэн чи маргааш бидний хүүхдүүдэд боломж өсч юм. Гэж нэг удаа авэж хоосон өнгөрөөж мэдэх байхгүй юу? Иргэдээ байнга сонсоо. Юун зөв явж байна? Засвар хийгээд зөв явж байвал цааш явуулаад буруу явж байвал бас хажуунаас засаад. Гэхдээ иргэдийн дуу хоолой л да. Би юу гэсэд юм? Монгол хүмүүс Монголдөө сайхан амьдардаг. Заавал солонгос гадаад явах гэж буун хэрүүл зодон болохгүй. Нөхөр дэнд очичихсан. Ажил хийгээ 5 төгрөгийн төлөөл явж шүү дээ. Эхнэрний ингэж хүүхдэн дунд нь ийм баймааргүй байгаа маа. Бид нар ерөөсөө 3 сая хүн байхгүй. Тэг 3 сая хүнийг бас боломжийн хэмжээнд амьдруулж болох юм байна. Болох юм байна гэдгийг би 2 жил ажиллахдаа ард иргэдтэйгээ хамтраад юм хийхдээ ойлгож байна. Дахиад нэг 2 жил, дахиад нэг 4 жил байхад Монгол өөрчлөгдөх юм байна. Тэгвэл гарч ирсэн хүмүүс яах нь одоо тийм ёс зүйтэй нэг жаахан шудрагдвал байхад тэгээд хуваарлалт нь цөөнхтөр очдоггүй олонх дээр хуваарлалт нь очдог юм байхад маш огн хугацаанд Монгол улс их сайхан болно. Их сайхан улс шүү дээ бид бол яг үнэндээ бол манай ард түмэнч мундаг өдөө орнд хүмүүстэй очиад уулзаад яриараа хүнд хэцүү байна одоо өхлөө атлаа гэж бараг хэлэхгүй болохгүй ч байсан болж байна л гэж. Ганцхан гүзээнийх нь мухарт сэтгэлд нэг юм зовж байгаа. Дэндүү шудраг ус болж байна. Тэнийг л хэлдэг.
За манай нэвтрүүлгийн цаг энд ирээд өндөрлж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй ярьцлага байсан танд баярлалаа.